сургаалт үгс дээр юу гэсэн байдаг вэ? Бурханаас эмээх бол бүх мэрэгэн ухааны эхлэл гэж хэлсэн байдаг. Бас Бурханаас эмээхийг бид нар айдастай хойж болохгүй юм аа. Тэгэхээр энэ ойлголт өнөөдөр бидэнд чухал байгаа байхгүй. Яг бид нар айдсаар өдөрдуулах сурцсан бүр. Тэгж болохгүй. 11-ийг өгөхгүй байл тэгээс санхүүгүүдэд би гуйлах юм болно. Өргөл өгөхгүй байвал болохгүй. Бурхныг мартахгүй байвал бүтэн сайдар сүмд явахгүй байвал бүү үзэгдээ. Өстө тэр шиг юм байж болохгүй. Хөөе чи дугаа чи яга пастрын өдөрт гэж чи яга эсийн бүлгийнхаа ястай болохгүй. Амар наадах чинь дандаа биднийг айдас өдөртдөг. Өнөөдөр ер нь бол би та нарыг ингээд нэг өөрийнхөө дээр байгаа хүмүүсийнхээ өдөөс ихэрхэл байхын тулд өрөөлж дуудаг байхгүй. Зүгээр цөмөр айж байгаа бол уучраа олъё. Яагаад айгаад байгаа юм? Имэж байгаа бол имэн гэж юу байдгийг уучраа олъё. Тэгээд дагах ёстой хүмүүсээ дагъя гэж. Гэтэл бидний христчин амьдрал дандаа Бурханаас айдсаар дүүрэн байдаг. Тэгвэл болохгүй, тэгчүүл болохгүй. Хин нэгэн өвдсөн байвал чи гим юм хийсэн юм биш үү? Чи сайн бодлоо. Гим юм хийсэн бол ингээ Бурхан өвчин өгж байгаа штэ гэх. Тэгээ ер нь л айдстай. Санхүү болохоо байгаад байл за би хэдэн сарын 11-ийг өгөөгүй лээ. За яатсан бэлээ. Яана би тэрэнд юм өгсдөөсөн. Би тэрийг өгөөгүй штэ. Яана тэгсэн байж штэ, ингэсэн байж штэ. Ерөөс байнгын айдстай бид нар. Тэгэхээр Бурхан биднийг өнөөдөр энээс чөлөөлөхийг хүсэж байгаа юм. Тийм биш. Би ерөөсө та нарын фараон ч биш. Та нар ерөөсө фараонд ажил хийж өгж байгаа боолууд биш. Харин би та нарыг Христ Есүсээрээ дамжуулаад өөрийнхөө хүүхэд болгохын тулд үрчилж авсан бөгөөд үрчлэлийн сүнсээ та нар дээр байлгадаг. Тэр үрчлэлийн сүнс та нарыг намайг хараад аваа гэж дуудахад хүргэдэг. Эцгийг танихад тэр үрчлэлийн сүнс та нарт тусалдаг гэж. Тэгэхээр би өнөөдөр энэ бүхнийг ярьж байхад үнэхээр эзэн Бурхан та нарт харуулах болтугай. Бид нар түүнд тийм ээ айдастар болцсогдох ёсгүй юм аа. Тэр ерөөсөө тийм Бурхан биш. Тэгж хийж болохгүй хаа, ингэж болохгүй хаа гэсээр бид нар яаж вэ? Христ доторх эрх чөлөөгөө баг багаар тавьж өгөөд ямар ч эрх чөлөөгөө яг боол шиг болсон маа. Пол бичсэн байдаг тийм ээ. Хүшээ. Авраам 2 хүүхэд төрүүлсэн. Нэгийг нь Бурхан хүсээгүй байхад тэр өөрөө гаргаж авсан. Би өрөөсөө Исмаилийн тухай яриаггүй. Исмаиль төлөвлөгөөнд байгаагүй. Харин би түнд Исаакийг л ярьдаг байсан. Би өгөн чамд. Би өгнө. Чи хүлээж. Би чамд өгнө. Яг чамаас гарах хүн чинь чиний хүүхэд байх болно. Яг чамаас гарах хүн чинь миний удан байх болно. Яг чамаас гарах нэг нь би амлалтаа өвлүүлэх болно. Яг чамаас гарах нэг нь би өөрийгөө төлөвлөгөөг өгөх болно. Харин Авраам яасан бэ гэхээр зэрэг тэр Исмаилийг гаргаж авсан. Хагаартай онтой. Тэгэхээр өнөөдөр бид нар эрх чөлөөний дотор төрсэн хүмүүс. Биднийг Бурхан биднийг Бурхан аварчаад чи надад үйлчлэхгүй бол тэгэл будааштай хөөе. Энтергийг ер нь бол эцсийн бүлэг тийм ээ. Бид нар аврагдлаа. Яахыг бид нар өөрсдөө шийддэг. Бид нар эсвэл түүний хүүгийн мөн чанарын дагуу өөрчлөгдөж түүнтэй хамт амьдрахыг сайн дураараа шийддэг. Эсвэл бид нар аврагдсан мөнхийн уст очинд болоо шүү. Энэ хэлээд байхад болоо гэдээ бид нар өөрсдийнхөө дураар амьдрдаг. Харин бид нар эрх чөлөөний дотор байхын тулд бид нар түүнийг дагах ёстой юм аа. Үүш энэс өөр зам байхгүй. Зарим хүмүүс харахтаа Бурханд бид нар үйлчлэн гэсэн бол бид нар түүний боол болж байна гэж боддог. Өөрийнхөө дураар амьдрах ямар ч сайн надад үлдэхгүй нэ. Өөрийнхөө дураар явж болохгүй надад те ингэж болохгүй тэгж болохгүй. Тийм биш ерөөсөө. Тийм ерөөсөө биш. Ихэнх тохиолдолд Бурхан биднээс иймэрхүү мэтийн шийдвэр гаргаж яхад тэр чимээгүй байдаг. Яагаад гэвэл тэр биднээсийг өөрөө сайн дураараа шийдээсэй гэж хүсдэг. Тэр биднээсээ шийдэж явахдаа олонд чад болоочтой. Хөөш чи намайг санаачтай. Хөөш чи одоо миний аварсныг мартаа юу. Тэр тэгж биднээсээ дарамтлахыг хүсдэг юм аа. Өнөөдөр бид нар Бурханыг таньж мэдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид нар хизээч тэр эрх чөлөөрөө гарч чадахгүй. Бид нар үргэлж айх болно. Тийм учраас Давид дуусан байгаа ш. Өвс шиг хийсэд өнгөрөх хүнээс битээ айгаач гэж. Есүс Матай номон дээр юу гэж хэлсэн бэхээр та нар хүнээс битээ харин сүнсийг сэтгэлийгч тэр хүнтэй чинь хамт хайж чаддаг тэрнээс имэж амьдрцгаа гэж Есүс хэлсэн ба. Тэгэхээр өнөөдөр бид нар айх, имэх гэдэг хоёр ойлголтыг салгаж үзэх хэрэгтэй. Айх гэдэг бол угаасаа гинт хүний дотор байсан чанар шүү дээ. Үхлээс айх, тийм ээ? Бид нар айдсаар хөтлөгдөж амьдрдаг байсан. Харин Бурхан биднээс аврахтаа тэр бидэнд айдсын сүнсийг биш, харин эрх чөлөөний сүнсийг тэр үрчлэлийн сүнсийг өгсөн дэмий биш байгаа байхгүй юу? Тэр миний эцэг гэдгийг би таних учраас хизээч миний хүүхдүүд гэр дотроо миний боол биш шүү дээ.
Тэд нар миний үгэнд орох ёстой. Гэтэл эцсийн бүлэгт шийдвэрийг тэд нар гаргадаг. Шийдэх насанд хүрээгүй бол би тэдэнд зааж өгдөг бид хоёр нөхөр бит хоёр. Тэгэхээр эцэг гэж бид нар түүнийг таньчих юм бол бид нар яг тэр Христээр дамжуулаад бидэнд өгсөн нэг эрх чөлөө гэж яриад байгаа ш. Тэрнээс очно. Би бодохдоо бидний эхнийх маань тэр эрх чөлөөг амсаагүй байгаа гэж боддог. Бид нар нөгөө л хүний буулганд ор, нөгөө л хүний ажлууд дотор бид нар явдаг бөгөөд бид нар бусдыг айлгадаг. Бид нар юу гэдэг вэ? Ста болохгүй. Чи яагаад тэр Кемпинскид очиод байгаа юм? Тэнд очих тэр чи буруу баг. Тэр чи гайж урсгал. Тэр чинь амар. Пасторууд ерөөсөө очиж болохгүй гэсэн тэр чинь гэж айлгадаг. Тийм учраас манай цуглалтын дээр ирсэн хичнээн хүн айгаад явсан гэж. Тэд нар айснаа ч нууж байгаагүй. Чи яагаад ирээгүй? Би айгаад та. Намайг очиж болохгүй гэдэг лээ. Тэгээд би айгаад. Үгүй мэдээж буруу юм бол очихгүй байж болно. Гэтэ айх хэрэггүй шүү дээ. Айх хэрэг байхгүй юм. Таныг дүүжлэхгүй, буудахгүй, 72-т ээжж хийхгүй, эсвэл шатаахгүй. Яг л бид нар бурхны авралаар дундад зуунд биш. Бид нар 21-р зуунд амьдарч байна. Дундад зуунд амьдарч байсан бол бачаарал бид тэр 5 хүүхэдтэйгээ шатаалгандаа бүр гарцаа байхгүй. Тийм учраас айгуу зоригтой байгаа юм шиг байна. Гэхдээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр нүдээ нэ цөмөрөө. Эрүүл саруул бай. Дагж байгаа юм бол хэнийг дагж байгаагаа харъя. Айх юм бол хинээс айх. Ер нь бол биднэрт айдас байх ёсгүй байхгүй юу? Айдас байх. Би боддгийг христчин багтаа бид нар айдасаар чөлөөлөгдөх хичээл ордог байлаа. За тэгэл тэр айдас бол их сонио. Чөтгөр бол ер нь те биднээсийг ингэж бидний гол анхаарлыг үнэн зайлуулж чадна. Яг л нөгөө няс хүүхдийг ингээд аав нь ингээд ханан дээр ингээд амар дүүс гаргаад айлгчдаг шиг тэр зүгээр л аавын гар штэ уг нь бол. Тэгэхээр биднэрт айдас одоо ямар айдасаас чөлөөлөгдөх вэ гэж ярихаараа тэр за та харанхуугаас айдгүй. За та машин барихаас айдгүй. За та одоо юу гэдгийг тийм ээ өндрөөс айдгүй ч гэдэг юм уу. Тэгээд христчгүүд бид нар чинь нөгөө тэр айдастайгаар л ингээд үдэт толгой шүү дээрээс ингээд оо аваа чөлөөлөөч. Үгүй бурхан тэр айдсыг яриаг байхгүй юу. Бурхан биднүүсийг альва хүний боолчлол дотор байлгаж идэг тэр айдсаас биднийг эрх чөлөө рүү гаргаж ирсэн байхгүй. Бид нар тэр эрх чөлөө рүү гарч ирчихээ. Тэгээд харангуугаас айгаад тахаа одоо би яах вэ гэж. Тэгэхээр бидний анхаарлыг өөртөө шин татчихсан гэсэн. Тэгэхээр бурхнаа бидэнд айдсаас үсийг өгөөгүй юм аа. Харин тэр биднийг өөрөөс нь эмээгээсэ гэж хүсдэг. Эмээх гэдэг чинь хаанаас ирдэг юм бэ? Зөвхөн түүнтэй хамт явж ирдэг. Цөмөр дуулал 139-ийг харъя л да. Энд нэг үнэхээр энэ дуулал 139 бол бурхныг таньж мэдсэн хүний дуу байгаа юм. Та нар мэднэ л дээ. Давидын дуу шүү дээ. Дуулал 139. Би энийг уншиж байхдаа Давид энийг дуулж байхдаа нурных нь бүх үс босчихсон байхаа гэж бодож байсан. Дуулал 139. За, өө эзэн та намайг судлан намайг мэдсэн билээ. Миний босууж босхыг ч хүртэл та мэддэг юм. Та миний явах зам мөр хийгээд хэвтхийг минь ч наривчлан үзэж миний бүх явдлыг дотн сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө харагтун эзэн та бүгдийг мэддэг. Та намайг хойноос бавардаас минь нөмөрлөж миний дээр мутраа тавьсан. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Давид энд бүр нэг одоо тийм нэг ер бусын одоо сүрлэг хүчний өмнө бүр өвдөх сүгдэж байгаа байхгүй. Би ерөөсө бусдах газар алгаа. Та намайг хилдэж байсан ч зүгээр ингээ хараад идэг гэх байгаа байхгүй. Бүр наривчлан харж идэг тийм ээ. Босож суухыг нь хардаг. Үг хэлхээс минь өмнө миний бүх бодлуудыг та тааж мэдсэн байдаг. Тэгэхээр Давидын энэ бичсэн энэ дуу бол ерөөсө түүнийг таньсан хүнд байдаг тэр эмээлт тэр хүндэтгэлийг бидэнд харуулж байгаа. Библиэлд бол ерөнхийдөө за эмээлт гэж бол тийм юм гэж хэлээгүй л дээ биднээс. Эмээлт чи бурхнаас эмээж гэнэ үү те? Эмээхийг хүсэж гэнэ үү? За эмээх юм бол чи бүх мэрэгэн ухааны эхлэлийг гартаа авлаа гэж мэд. Чи бурхнаас эмээх үү? Эмээжэвэл чи хорон муугаас эрг. Чи бурхнаас эмээх үү? Чи эмээвэл хорон муугаас хол яв. Харин түүний хүсэл, түүний тушаал, түүний үгийг даг. Тэгэхээр Давид энд хэлэхдээ би түүнийг таньсан. Тэр намайг нэгт шулт мэддэг гэж байна. Тэгээ цаашгаа хэлж байна. Таны сүнснээс би хаашаа одож чадахгүй. Өнөөдөр ч одоо ер нь бурхны сүнс хаасайг оршдог гэдгийг
мэддэг христчүүд аяга ховор болсон юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Ерөөс айж ичих тийм ээ. Альгаа булчиргаанууд нь бүгд ажиллагаагүй болсон. Худлаа мудлаа яриа. Тэгэл арх тамхи мамх уугаа явж байхдаа бурхны сүн саасаагүй оршоод намайг хэвтэж босхийг мэдээд үдээ тэр ерөөсөө байхгүй. Ямар ч тийм ойлголт байхгүй. Бурхан ерөөсөө байхгүй болсон юм шиг. Харин Ром номон дээр хэлэхдээ тэр төвчээртэйгээр тэр савнуудыг төвчж үйд юм а гэж хэлсэн маа. Ром номон дээр. Түүнээс тэр хүчгүйтэй биш. Төвчээртэйдээ тэр өөрийнхөө бүх хүч чадлыг хадгалан тийм хүмүүсийг төвччээд. Тэгээд хэрэг хүмүүс Давид шиг ингэж мэддэг бол бурхныг яаж алхаж байгаа вэ? Юу ярьж байгаа вэ, тийм ээ? Ер нь юм ярих нь айгүй зөөрнө. Яг л дэмий болоо ярьж идэл чинь тийм ээ. Тэр мэдж байгаа ш. Намайг нэг үг амнаасаа унгахаас өмнө тэр намайг мэдж байгаа. Энэ дотор бодож байгааг мэдж байгаа тийм ээ. Сара хүүхэд гаргаж харагдаач гэж бодсон ш. Тэгэхэд бурхан Сара чи яагаад инээгээд байгаа? Үгүй би инээгээгүй. Үгүй чи инээгээд ш. Тэгэхээр биднэрт яг үнэнд мэдлэг байхгүй байгаа учраас бид нар мөнхөж байгаа байхгүй юу? Тийм ээ. Бид нар бурхныг энэ ч нэ мэддэг. Бид нар мэдлэг авъя Библийн сургуульд орох хэрэггүй шүү дээ. Тэр мэдлэгийг яриаг байхгүй юу? Харин түүнтэй хамт алхаж байхад гээд тэр орж ирдэг тэр сүр хүч байна да. Тэр нэг тийм юр буссан нэг юм байна шүү дээ. Биднээсээ бүр атруулдаг, тэр бүр жижигрүүлдэг, агшаадаг. Тэгнгээ бас тэр юр бусын хүндэтгэлийг хамттан түнд өргөдөг. Тэр зүйл бидэнд байх хэрэгтэй. Би өдрийн цагаар ингээд онгоцоор нэсгэр аягүй гоё идэв ш. Та нар харсан баг тийм ээ. Өндөр уулууд ингээд газрыг ингээд дээрээс нь ингээд харахаар зэрэг бараг би ингээд газар дэлхийг бараг тэр чигтэн тэрвэрсэн юм шиг. Юр бусын нэг тийм одоо тийм сүрхүч ингээд миний доор байж идэг тийм ээ. Тэгэхээр бурхнаас имэн гэдэг бол дайлтчаал ингээд тэг бүнэ зодуулсаар гаширсан хөлт байдэн ш. Зүгээр л ингээд ачир мачир хажуухс тахаар ингээд аягүй хэцүүтэй хамт амьдрахад тэгэхээр бурхан биднэрсийг өөрийнх нь дор дайлтчдаг хүмүүс байгаасаа гэж хүсэхгүй байгаа байхгүй. Тийм л учраас тэр эмээгт гэдгийг тэр хэлхийг хүсэж байгаа. Тэгээд Давид цааш нь юу гэж хэлсэн бэ гэхээр хэр би тэнгэрүүд очие гэж бодъё. Та тэнд байдаг. Хэр би үхэгсдийн оронд орд ирээ засвал харагтун таач мөн тэнд байдаг юм а гэж. Хэрэг би өөрийн гэгээгээр жигүүрлэн хэрэг би далайн хамгийн алсын хэсэгт суувал тэнд ч таны мотор намайг удирдах, таны баруун мотор надаас зуурах болно. Хэрэг би харанхуй үнэхээр намайг нөмөрч, намайг хүрээлэгч гэрлэн шүн болно гэвэл харанхуйч танд харанхуй биш бөгөөд шүн ч өдөр мэт гэрэлтэй үлээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа таны хувьд адилхан юм а гэж. Учир нь та миний эргэтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Сайн нэг эмэгтэй надтай ярьлаа. Тэгээ тэр эмэгтэй Herbalife-т оржээ. Тэгээ Herbalife-т ороод ингээд хүний бүтэн гидсний одоо бүтцийг ингээд үзчихээ. Одоо Herbalife-т явдаг хүмүүсээ та нар мэдхэл байлгүй. Зөвхөн бүтэн гидсийг хараад тэр бүр ингээд бурхны өмнө бүр ингээд алмаарсан гэж байгаа байхгүй юу? Ямар аймар юм бэ? Зөвхөн мэдний бүтэн гидсийн аимшигтай бүтээгдсэн байх шүү дээ. Тэгээ бид нар бурхныг таньж мэдхийн тулд заавал бүтэн гидсний бүтцийг мэдэх хэрэггүй л дээ. Зүгээр л бид нар ер нь ямар мэдлэггүй төдөж чинь яагаа байхгүй юу? Давид цааш нь хэлсэн маа. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үнийг маш сайн мэддэг юм аа гэж. Намайг нууц дотор бүрлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байхдаа ч миний биеийн галбар танаас нууцлагдаагүй билээ. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг таны нүд харж л байсан. Тэгээд цааш надад тогтоогдсон өдрүүдийн нэг нь ч болоогүй байхад тэд бүгд таны номд бичигдсэн байжээ. Та бүдэрийн өөхөх өдөр хүртэл бичигдсэн байгаа байхгүй юу? Өө бурхан. Гэхдээ хэрэг тэр бичигдсэн байгаа юм бол одоо ер нь юунаас бид нар айгаад байгаа юм лээ? Юундаа тэгтээ их санаа зовоод байгаа юм лээ? Хэрэг үнэхээр миний бүхий л өдрүүд түүгээр тоологдоод тэр бичигдсэн юм бол ингээд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр тэр сувда амьсгаа хурааж над дээр ирвэ хүртлээ бичигдсэн юм бол одоо би хамаагүй амьдарч болохгүй нэ ш. Ойлгомжтой байж тийм чинь. Тэгээ бид нар ерөөсөө мэдлэггүй учраас түүнээс имиж мэддэггүй. Мэдлэггүй учраас бид нар тэрний ямар нэвт шувт, ямар гүн, тэрний ямар хязгааргүй, тэрний ямар аимшигтай бас түүний ямар сур жавхлантай бид нар ерөөсөө таньж чадахгүй байгаа. Тийм учраас бидний христчин амьдрал дэндүү хуцгүй. Тоглоом наадам шиг.
Өө бурхан надад хандсан таны бодлууд хичнээн нандин бэ.